Худалдаачид өнөөдөр дампуураад бүр өрөнд ороод гэр бүл салалт хүчирхийлэл шүүхийн шийдвэрлэлээр очсон, амиа хордох дээрээ тулцсан, биеэ өвлүүлээд гадаад руу зарагдах дээрээ тулцсан юм байгаад байна. Энэ дотор заадан дотор сууж байгаа хүмүүсээс өдрийн зээл гэж мэдхүү та бүгд. Энэ бичил бизнес эрхлэгч гэдэг байгаа энэ жижиглэн худалдаа эрхлэгч, лангуун дээрээс худалдаа эрхлэгч, түргэн үйлчлэгээний цэгээр худалдаа эрхлэгч нар чи бүгдээрээ өдрийн зээлтэй. Яагаад өдрийн зээл авж байгаа гэхээр банкуд санхүүгийн байгууллага банк төрийн одоо энэ 12 80-ийн тэр 3% хүүтэй зээл мэлгээд байгаагаас хамрагдаж чаддгүй байхгүй. Яагаад гэхээр зөвшөөрөлгүй. Дээрээс нь одоо барьцаа хөрөнгө нь хүрдэггүй. Одоо лангуун дээрээс худалдаа эрхлэгч одоо нэг доктортой үйл ажиллагаа явуулдаггүй гэдэг ингээ бүх төрийн тусламж үйлчлэгээнээс хоцрогддог. Тэгээд нөгөө хувь хүнээс сарын 10% хүүтэй өдрийн төлөлтөд өдрийн зээл гэж юм авдаг. Баялаг бүтээгчтэй та бүгдийн үйлдвэр эрхлээд байгаа энэ хүмүүсийн чинь тэр пара бүтээгдэхүүнийг яг гар дээрээс хэрэглэгчдэд өгдөг тэр зах худалдааны төвийн худалдаачид өнөөдөр дампуураад бүр өрөнд ороод гэр бүл салалт хүчирхийлэл орон гэрээ гэргүү олцсон, шүүхийн шийдвэрлэлээр очсон, амиа хордох дээрээ тулцсан, биеэ үнэлүүлээд гадаад руу зарагдах дээрээ тулцсан юм байгаад байна. Одоо 5-6 жил энэ өдрийн зээлийг зогсоогоод өгөөч. Энэ 10% хүүтэй энэ худалдаачдыг дампууруулад байгаа, өрөнд оруулаад байгаа, ядуур руу оруулаад байгаа энэ зээлийг зогсоогоод өгөөч гэгээд усын хурал руу өргөн бариад ингээд явхаар хинч ярьдгүй. Яагаад энэ өдрийн зээлийг зогсоох дургүй байдаг гэж энэ арга мөнгөтэй баячуудын ажил байхгүй юу? Өнөөдөр нэг жидүүгээс ханар яриад байгаа тэр 3% чинь зээлийг авчаад банк бус байгуулчаад банк бусны доошогоо хувь хүмүүс зээлээд нөгөөдөл мөнгө хүүлж явагдаад байдаг. Энийг яаж зогсоох юм бэ? За дээрэс нь энэ түүз эрхлэгчид тэгээд одоо адлагдаад энэ хотын гудамжаар нэг бохир заваан ста залхахыг ийм усууд тэгж яхаар хөдөлмөр эрхлэж гээд байгаа. Энэ хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс аахгүй. Өглөө 7 цагаас шөнийн 12 цаг хүртэл ажилладаг. Энэ хүмүүс юу хийдэг гэж төрийн ажил хийдэг. Ямар нэргүй төрийн ажил хийдэг байхгүй юу? Смарт карт сэнгэлт тэр автобусны чинь тэр нийтийн тээврт хөрөнгө оруулалт хөгжлийн одоо тулгуур болоод явж байна. Сард ганцхан хувийн ашиг авдаг төрийн ажил хийдэг. Тэгсэн мөртлөө хамгийн их адлагддаг хүмүүс. Арчаагүй, заваан, залхах. Үгүй стандартыг гаргаад өгчөөч. Стандартыг гаргаад өгөх гэдэг стандарт хэмжил зүүн газар дээр очиход стандарт хэмжил зүүн газар нь нийслэлийн загшийн ажлын албаар гэдэг. Нийслэлийн загшийн ажлын албар дээр хотын менежер дээр нь очиход стандарт хэмжил зүүн газраас гаргаад ингээд 2 тал руу одоо 4-5 жил болж. Түүцэнд стандарт авах. Тэгэхээр нөгөөдөл нь бас л зөвшөөрөл авахгүй гээд ингээд адлагдаад хөөгдөө тугдаад бас л өрөнд ороо явж. Гар дээрээс худалдаа эрхлэгч явуулсан худалдаа эрхлэгчд бас л хамрагдах юм байхгүй. Нөгөөдөл нь бас л зөвшөөрөлгүй, стандарт байхгүй, тийм байхгүй. Одоо энэ дэлхийн аль ч оронд явуулгын худалдаа эрхлэгчд, гар дээрээс худалдаа эрхлэгчд түргэн үйлчлэгээ байдаг ш. Яагаад манай Монголд атлагдаад байдгийг